төвшөндөө бол гендрийн эрхтгч байдлынхаа дүгнэлтийг бас хэллээ. Ер нь бол эрхтгч байдал хангагдчихин гэдэг дүгнэлтийг бол тоон баримтаас бол харж ийн. Тэгэхээр үүн дээр хэлэх санал гэх юм бол цааш хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр нэг бас тэр зарим юмнууд нэг ер нь огт хэрэггүй ч юм шиг юмнууд бас байгаад байна. Тэгэхээр мэрэгжлийн тэр байгууллагаас нь статистикийг авч жагаад дахиад юу хэрэгтэйг ирээдүйн саналыг бас асууж агаад бас хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр нэмээсэ гэж арга хэмжээнд дээр нэмээсэ гэж хүсэж байна. За энэний өмнө болохоор бид энэ эрцийн тухай ярьлаа. Дарга нараа бүгдээрээ л ийм тийм ирж ийн ирэхгүй гэд бид нар бүгд дүнж ийн. Тэгээ үүнтэй холбоотойгоор нэг санал гаргах хүсэлтэй байна. Би баяр дарга болон оюун чимэг дарга хоёрт санал гаргаж байна. За нийслэлийн төлөөлөгч нар бол тойрогтой хэд хэдэн мянгаар нь одоо иргэдийн төлөөлөл болж санал авч гарч ирсэн төлөөлөгч. Тэгэхээр нэг төлөөлөгчийн ард бол хичнээн мянган иргэн байгаа гэж бол ойлгож болно. Тэгэхээр бид нэр өнөөдөр эднэрийг ингээд муулаад болно болохгүй энэ тэгжин тэхгүй гэдэг байдлыг бүр хаах нэг арга бол байгаа шүү даа. Тэр нь юу вэ гэхээр бид нэр 45 гишүүн энэ газрын дарга нарын бүгдийг үнэлж дүгнээд өөрсдөө томилдог байвал яах юм? Энэ өнгөрдөг 2 юм уу 1 жил хийсэн үйл ажиллагааг бид нэр дүгнэе л та. Энэ эрх ашигтай энэ хүмүүс байна уу? Эсвэл яг чиглэлийнхаа хүрээнд одоо энэ ажлаа хийсэн үү? Үгүй юу гэдгийг нийслэлийн төлөөлөгч нар үнэлт дүгнэлт. За дарааллын хувьд гэх юм бол за засаг даргын зөвлөл нь тухайн байгууллагын газрын одоо хийсэн үйл хэргийг одоо дүгнэх. За хоёрт нь бол мэдээж энэ дарга байгууллагын дарга учраас тухайн байгууллагын албан хаагчид нь даргаа үнэлэх хэрэгтэй. Жишээлбэл зүгээр нэг жишээ хэлэх юм бол нэг туслахаа нэг дарга нь чи миний хүүхдийг цэцэрлэгээс нь аваад ир гэх мэтчтэн ийм ажлын байрны бус одоо хувь хүнийхээ одоо чиглэлийг одоо харгасан ийм байр сууриаар ханддаг гэдэг юмнууд зөндөө сонсч байсан юм байна. Гэх мэтчлэнгээр албан хаагчид нь тухайн даргаа үнэлдэг. Дараа нь засаг даргын зөвлөл нь үнэлдэг. Тэрний дараа одоо манад нийслэлээр одоо 6 хороо ажиллаж байна. Тухайн газар нь аль хороонд харьяалагдаж ажилдгийн тэр хороондоо тайлангаа тавиад тэр газрын даргаыг төлөөлөгч бид нар өөрсдөө үнэлээд за энэ хүн 1 жилийн хугацаанд хийж бүтээсэн нь бол болгын хүрээнд зөв хийсэн байна. Ийм алдаа дутал гаргасан байна. Тэгээ удирдлагын түвшинд одоо харилцааны ийм доотлол үүсгэсэн байна. Одоо бид нэр ингээд л өнөөдөр ингээд хурал болгон дээр л тэр дарга, энэ дарга гэд ингээд байхаа оронд бид нэр өөрсдөө томилох эрх нь байгаа томилсон мөртлөөсөө тэднийгээ шүүмжлээд байгаа айгүйх цаг зав одоо бүх юмыг ингээд бас ингээд аваад байна. Тийм учраас энийг эцэслэх үүднээс энэ баяр дарга, оюун чимэг дарга нар үнэлээд бид нэр өөрсдөө энэ томилгоог хийж болох хэсэг талаар ямар гаргалгаа байх юм бэ гэдгийг төлөөлөгчдийн саналаар дарга нарыг томилдог тэр систем рүү шилжих одоо санал тавьж байна. Тэгэх юм бол бид нэр өнөөдөр хяналтаа зөв тавьж ийн дарга нарын нөгөө эрх нямбыг те биш хитвчээ зузаалах зорилготой тавигдаагүй гэдгийг нь бас сануулад бид нэр тэрийг нь дүнээд ингээд төлөөлөгчд тэрийг нь томилдог тэр эрх үүсвэрийг өгөөч гэдэг ийм санал тавьж байна. За баярлалаа.